Гоёнч он 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлах сургууль туршлага солилцох үйл ажиллагаа 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд баруун өмсгийн төв Ховд аймагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан гамшигаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11-ийн 2 дахь заалт, 11-р зүйлийн 11-ийн 1, 11-ийн 3-ийн 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэх тухай Ховд аймгийн засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А303 тоо захирамж гарсан байна. Өөрөөр хэлбэл захирамжийн хэрэгжилтийн хүрээнд онцгой комисс гамшигаас хамгаалах орон нутгийн алба, мэрэгжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, сайн дурын хэсгүүд 2018 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 9-ний өдрийн 8 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж ажиллах юм а. Тухайлбал одоо 5 сарын 28-ны өдрийн өглөөний 9 цагаас 2018 оны 6 сарын 9-ний өглөөний одоо 8 цаг хүртэл гамшигаас хамгаалах анги салбарууд, мэрэгжлийн ангиуд сайн дурынхны хүрээнд бол өндөржүүлсэн бэлэн байдлыг бол зарласан байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол онцгой байдлын хурд бол хэд хэд удаа хийгдэнэ. За онцгой байдлын гишүүд болон мэрэгжлийн ангиуд энэ тусгаалan заасан одоо сайн дурын ангиудын хэмжээнд өгөгдсөн төлөвлөгөөний дагуу бол ажлууд хийгдэнэ. За ялангуяа манай байгууллагын албан байгууллагын дарга нар бол энэ чиглэлээр одоо чиглэл авсан байгууллагын дарга нар бол өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд ажил үүргээ одоо бүрэн хариуцаж ингэж ажиллах юм шаардлагатай. Тийм учраас хот хөдөөгийн аливаа одоо томилтуудыг бол зогсоосон байгаа. За энэхүү арга хэмжээнд мөн зэрэгэлдээ сумууд, жаргалант сум, ховд сум, мянгад дөрвөн, буянт гэсэн сумуудыг бол татсан оролцуулж байгаа. Бус сумын удирдлагууд ч гэсэн энэ арга хэмжээнд бол ирж оролцсноо. Тийм учраас өндөржүүлсэн бэлэн байдлыг мөрдөж ажиллахыг тэгээд онцгой комиссийн гишүүд, цагдаагийн байгууллага, онцгой комиссийн орлогч дарга, нарийн бичгийн дарганд үүргэсэн захирамж өнөөдрөөс ингээ хэрэгжиж эхэлж байгаамаа. Үүнээс гадна Гоёнч он 2018 олон улсын дадлаг сургуультай холбогдуулан хариуцсан мэрэгжлийн анги албадын бэлэн байдлыг хангуулж, заагдсан арга хэмжээнд дэвтэгтэй оролцуулахыг аймгийн онцгой комиссийн гишүүд, мэрэгжлийн анги албадын дарга нарт үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж холбогдох үүрэг чиглэлээр хангаж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Бат Сүхэд үүрэг болгосон юм а.